За үндэснийх баяр наадам Ховд аймагт одоо хэдэн сарын хэднээс хэдний өдрүүдэд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байна. За энэ жилийн одоо баяр наадмын онцлог юу вэ? Аймгийн засаг даргын 6 сарын 12-ны өдөр захирамж гарсан байгаа. Аймгийн хэмжээний баяр наадам зохион байгуулах комисс салгуур комиссийг одоо томилгоожуулсан байгаа. За энэ жилийн баяр наадам бол Ховд хотын үүсгэн байгуулагдсны 340 жилийн ойтой бид бүхэн хамтдхан тэмдэглэхээр бол одоо шийдвэрүүд нь гараад байна. Допингийн шинжилгээ бүгчүүдээс аван сур харваачдаас бас допингийн шинжилгээ авах гэсэн ийм шинэ мэдээлэл байна. Та энэ дээр ямар мэдээлэл өгөх вэ? Манай дээр одоо засгийн газрын хэрэг эрхлэх газраас улсын баяр наадам зохион байгуулах үндэсний хорооноос за мөн допингийн шинжилгээний үндэсний төвөөс ингээд доогор бол 3 бичиглсэн байгаа. Энэний хүрээнд болохоор шүүгийн дөрвөн бөхөөс энэ жил допингийн шинжилгээ авах, одоо хүмүүсийг сургалтанд хамруулах, за мөн шинжилгээ авах тэр бүх нөхцөл боломжоор нь хангах юм чиглэл бол ирсэн байгаа. Энэний хүрээнд бид бүхэн нийтдээ нэг 19 орчим сая төгрөгийг төлөвлөөд одоо хэрэгжүүлэхээр бол ажиллаж байна. За сурын эмэгтэй 8, эрэгтэй 8 гэсэн бичиглсэн. Тэр нь болохоор одоо эргээд нөгөө үндэсний баяр наадмын комисслоо одоо холбогдсон. Энэ бол андуурсан бичиглсэн байна гэсэн юм хариу өгсөн. Аймгийн хэмжээний одоо сурын харваачдаас бол энэ удаатай бол допингийн шинжилгээ авахгүй гэсэн ийм хариу ирүүлсэн байна өнөөдөр. Тэгэхээр ер нь шүүгийн дөрвөн бөхөөс л допингийн шинжилгээ авах гэсэн үг. Зардал нь одоо хаанаас гарах вэ? Нийт зард нь бол аймаг орон нутгийнхаа төсвөөс одоо гаргасан юм бичигдсэн байгаа. Энэ наадмын хуулийн дээр болохоор тухайн орон нутаг одоо төсвийг хариуцсан гэдэг. За тэгээд энэнийг одоо допингийн шинжилгээ авахд ийм зардал одоо шаардлагатай гэдгийг бол допингийн шинжилгээний төвөөс бол зардлыг манайх руу ирүүлсэн байгаа. Тэгэхээр орон нутаг төсвийг хариуцсан гэсэн. Тийм, орон нутаг хариуцсан. Нэг бүхий допингийн шинжилгээний төсөв хэдэн төгрөгөнд багтав вэ? Яг нөгөө допингийн шинжилгээ нь болохоор нэг бүхийнх нь 2,800,000 төгрөг гэсэн ийм үнэлгээсэн байна. За одоо тэр бусад зардлууд нь болохоор нөгөө допингийн шинжилгээ авах зохион байгуулах нэг 5 хүний бүрэлдэхүүнтэй комисс томилж энэ хүмүүсээ бол Улаанбаатар хотод одоо сургах, тэгээд одоо нөгөө допингийн шинжилгээ авах багаж хэрэгсэл мөн одоо хот руу тээвэрлэхийн багаж хэрэгслийн үнэлгээнүүд нэмэгдээд нийтдээ нэг 19 сая гаруй төгрөгийн зардал гарч байгаа.